нөгөө нийт зах зээл дээр буруу дохио өгөх бас явдал болчиход байгаа. Хамгийн гол миний хэлэх гээд байгаа санаа. Компаниуд одоо санхүүжилтээ босгож чадахгүй бол нэг өөр хэрэг. Гэтэл бүхэл бүтэн улсын засгийн газар өөрийнхөө улсад санхүүжилт босгож чадахгүй тэрнийх нь сүүлийн 8 арилжаа одоо цуслагдана гэдэг бол маш муу үзүүлэлт. Засгийн газар нь үн цаасаа зарж чадахгүй тохиол бусад компаниудын үн цаас борлогдох, боонд гарах, хувьцаа гарах асуудал угаас ер нь хаагдж байна л гэсэн үг. За тийм учраас хөрөнгийн бирж дээр ирснээр ямар өөрчлөлт гарах вэ гэхээр нэгдүгээр тэр арилжаанд оролцож байгаа хүмүүсийнх нь тоо нэмэгдэх. Ингэж эрэлт нь нэмэгдэнэ, өрсөлдөө нэмэгдэнэ. Өрсөлдөө нэмэгдсэний үндсэн дээр засгийн газрын үн цасны хүү буурна. Засгийн газрын үн цасны хүү гэдэг маань ерөнхийдөө эдийн засгийнхаа yield curve буюу одоо эрсдэл хамгийн одоо тухайн улстай санхүүжилт босгох хамгийн одоо хүүгийн бага түвшнийг зааж өгдөг. Гэтэл яаж ийм вэ гэхээр та бүхэн Монгол банкны вебсайт руу ороод хараарай. Засгийн газрын үн цасны хүү бол сүүлийн одоо 6 сар тогтмол өсөж байгаа. Энэ юуг үзүүлж байхаар ер нь дотоодын компаниуд дотоодын хөрөнгийн зах зээлээсээ санхүүжилт босгох ямарч боломжгүй болж байна л гэсэн. Засгийн газрынхын бондны өгөөж буурж иж түүн дээрээ үнэлж иж компаниуд 2 юм уу 5% одоо нэмэгдэл хүү төлж иж дотоодын зах зээлээсээ хүү босгодог. Гэтэл одоогийн нөхцөл юу явж байхаар засгийн газар нь өөрийнхөө улсад санхүүжилтээ босгох чадахгүй хөргийн бондоо тэр нь одоо сар их тусам нэмэгдэж байна. Энэ бол маш муу одоо буруу тохиол. Нөгөө талаас бас зарим болгоомжил байдаг. Жишээлбэл хэд үнэхээр том эдийн засгт улсууд бол энэ тэр үр анзаарагддаг байгаа л да. Гэхдээ Монгол шиг улсуудад тодорхой эрсдлээ хүлээх чадвар байгаа бол жишээл засгийн газрын бондыг засгийн газрын үнэт цаасыг чөлөөтэй арилж эхэллээ гэхэлэр нөгөө үнэт цаасууд маань хэд нэг гарт төвлөрүүл явах. Одоо жишээлбэл хөршүүдийн гарт төвлөрүүл явах гэдэг болгоомжил зүйсээр гарч ирнэ шүү дээ. За энэ бол яг тийм хөрөнгийн зах зээлийн гэдэг юм уу хөрөнгийн биржийн асуудал биш л дээ. Энэ бол магадгүй улс төрийн асуудал байна. Тэгэхээр одоо энэ шийдвэрийг бол магадгүй өөр төвшөнд гарах байх. Харин хөрөнгийн бирж бол өрсөлдөөн чөлөөт байх хэвээр, худалдаа авахчир нь тэгш хэрэгтэй байх хэвээр. Үүнийг нь одоо хэн худалдаж авсан, ямар хугацаагаар авсан гэдэг нь илт одоо тайлбарлаж явах хэвээр. Гэхдээ үүнийг бол тийм зохицуулж болохгүй асуудал бол биш. Энэ л өрсөлдөөнөөр л явдаг. Өрсөлдөөнийг нь одоо зөвхөн таны одоо болгоомжлоод байгаа ч хоёр хөршийн хөрөнгө оруулагчны бүгдийг хуваа одоо худалдаад авчвал яах вэ? Хэд төвлөрүүл яах? Харин хэд төвлөрүүл тийм. Тийм учраас түүнээс яаж боломжлохоор дэлхийн бусад бүхэл одоо бүсийн хөрөнгө оруулагч нар орж ирэх боломжийг л нээж өгсөн. Ингээд нээж өгчвөл угаасаа зах зээл гэдэг үг маань маш хүчтэй үг. Зах зээл гэдэг маань зөв өрсөлдөөн дээр явдаг. Хин одоо бага үнийн санал тавьсан. Тэр нь одоо тухайн одоо үн цаасаа авдаг ийм л одоо зах зээл. Тэгээ зах зээлийн зарчим одоо юу гэдэг үйлчлэл явна. Бусад бүх улсын хувьд ингээд хөрөнгөний зах зээл нээлттэй өрсөлдөөний хязгаарлаагүй тохиолдолд ямар ч ийм одоо миний л санаж байгаагаар хөрөнгөний зах зээл дээр нь нэг улсын одоо хөрөнгө оруулагч нар төрж орж ирээд нэг төв цааных нь одоо юу гэдэг эдийн засгт нь тодорхой эрсдэл учруулах хэмжээний юуг нь худалдаад авсан гэж би тийм бол кейс сонсоогүй. Америкийн нэгэн улс. Яг зүгээр тодорхой бодиттой эрсдэл байх юм даа гэсэн ийм зүйлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр за ямар ч байсан ингээд бид энэ бол олон ярилцлагуудын нэг ихнийх нь боллоо. Тэгээд бас та болон таны хамт олон ажилд өндөр амжилт хүсье. За. Хөрөнгө оруулалтын даваад үзэхээр хятад Монголын эдийн засгийг харьцуулсан зүйл хөрөнгө оруулагчдад байдаг л да. Хятад руу хөрөнгө оруулахад маш амархан. Харин хөрөнгөө татахад хэцүү. Монголд байдал яг эсрэгээр байгаад байгаа гэж. Хөрөнгөө татахад маш амархан, оруулахад маш хэцүү. Ингээд хараад үзэхлээр нэг улс орны эдийн засгийн одоо хэрвээ эдийн засгийг тэтэм гэж үзэх юм бол тэдний гол шийдэл бол хөрөнгөний бирж юм. Энд яг ямар үүрэгтэй оролцож байна гэдэг асуу. Яг энэ таны их чухал асуудалтай. Гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын Монгол улсад татан оруулах гэдэг.
За яг нэг үг хэлэх нь өнөөдрийн байдлаар Монгол за яг өөр бусад компаниуд хөрөнгө татж байгаа. Гэтэл яг хөрөнгийн биржээр бүртгэлтэй 240 компани дотор маш том хэмжээний одоо санхүүжил шингээх компани л. Хөрөнгө оруулагч ирлээ гэхэд бас үнэхээр авах тийм чанартай гэдэг юм уу, ил тод хариуцлагатай үр ашигаа өгдөг тийм хувьцаа байхгүй. Хөрөнгийн биржээр арилжаж байгаа ихэнх компани дандаа алдагдaltaй. За үйл ажиллагаа нь хаагдана л. Хувьцаа эзэмшигтэй хурлыг зарлалдаг. Зарлалаа гэхэд бүх хувьцаа эзэмшигтэй оруулдаг гэдэг юм уу. Үйл ажиллагаа нь ингээд сүүлийн хэдэн жилийн дунджаар авч дандаа алдагдaltaй. Тим компанид ямар хөрөнгө оруулж хувьцаа одоо мөнгө оруулах вэ? Тийм учраас яг бидний бас өмнөх одоо хариулттайгаа л нийцүүлээ хэлэхэд Монголын хөрөнгийн бирж дээр, Монголын хөрөнгийн зах зээл дээр тийм чанартай хувьцаануудыг гэдэг нь одоо тийм үйл ажиллагааны ил тод корпорацийн засаглалыг хэрэгжүүлсэн үр ашигтай үйл ажиллагаанд төлөвсөн тим компаниудыг оруулж иж гадны хөрөнгө оруулагч нь орж ирэх юм. Яг өнөөдрийн байдлаар жишээлбэл гадны том одоо фандчууд юм хөрөнгө оруулагч нар за $500 сая оруулж ирлээ гэхэд шингээх компани байхгүй. Нэг үгээр хэлбэл бүтээгдэхүүн байхгүй. Хөрөнгийн зах зээл дээр. Тийм учраас одоо шинэ удирдлагын зүгээс яг дараагийн 3 жил хэрэгжүүлэх ажлаа үе шаттайгаар төлөвлөгөө бол гаргасан байгаа л да. Үүний хамгийн ихнийх нь энэ таны сая тавьсан гадаадын хөрөнгө оруулагч нарт бүтээгдэхүүнийг бэлэн болгож. Одоо хөрөнгийн биржийг дэлгүүр гэж авч үзэх юм бол дэлгүүр хоосон байгаа байхгүй юу? Хэдэн нэг тийм нөгөө социализмын эсвэл нөгөө сав баглаа бодол маш муутай тийм. Бас нөгөө талаа тийм байгаа дээр нь бүтээгдэхүүн байхгүй байгаа. За тэгэхээр юу хийж иж энэ хөрөнгийн бирж маань сэрэх вэ гэхээр нэгдүгээр за бид бас сүүлийн 3 жилийн хугацаанд дэлгүүрээ бас өнгөтэй өөдтэй болгож одоо цонхоо дулаалаач гэдэг юм уу гэрлээ заслаач одоо энэ Лондонд хэрэгжүүлсэн MIT програм хангамжуул зөвхөн одоо дэд үтсийн асуудал буюу дэлгүүрээ сайжруулсан асуудал байна. Харин одоо хөрөнгө оруулагчид нь орж ирэхийн тулд дэлгүүр дотор маань бараа байх хэрэгтэй. Маш олон төрлийн. Гэтэл яг өнөөдрийн байдлаар бараа байхгүй. За таны хэлдэг зарим бараа байлаа гэхэд сав боглоо бодол мууч гэдэг юм уу, чанарын таних тэмдэггүй ч гэдэг юм уу. Тийм учраас нөгөө ихтгэл төрүүлэхгүй. Тийм учраас одоо хөрөнгийн биржийн зүгээс ирэх 3 жилд авах арга хэмжээ юу гэхээр гадаадын хөрөнгө оруулагч, дотоодын хөрөнгө оруулагч нарт ихтгэл төрүүлэх үз тийм санхүүгийн бүтээгдэхүүн, хувьцаа, бонд, бусад санхүүгийн үүсмэл хэрэгслийг нь ил болгож одоо бий болгож өгье л гэсэн зорилготой байна. Төвлөгчнийхээ дараа таваас хамгийн анхны ярилцлага Bloomberg-т өгчээсэн. Тэр үед тэгэхээр юу харагдчихсан гэхээр одоо таны давуу тал бол одоо гол партнер түрүүний ярьдаг Лондонгийн хөрөнгийн биржтэй ойлголц эсвэл тэдэнтэй харилцах тал дээр үнэхээр давуу талтай байсан. Харин зүгээр нөгөө талаасаа сул талны үгээр ч юм яг хэлбэрээ олоогүй байгаа хөрөнгийн зах зээл дээр яг одоо яаж тохируулж гол хөрөнгийн биржийг нь хөгжүүлэх вэ гэдэг асуудал байсан. Энэ тал дээр ер нь хүндрэл хിവэрэ байна уу эсвэл та тодорхой хэмжээгээр ямар нэгэн дүр зурагтай болж юм жив. Одоо ингээд шинэ удирдлагын зүгээс юу гэж харж байгаа нөхөр за дэд үтсээ бид бас тодорхой хэмжээгээр гүйцэтгэл одоо програм хангамжтай боллоо, хууль эрх зүйн орчинтой боллоо, түүнийгээ дагсан дүрм журмуудтай боллоо. Одоо бол яг дутагдж байгаа гол зүйл нь бүтээгдэхүүн буюу одоо хөрөнгийн биржээр идэвхтэй арилжаалах хүний одоо сонирхол татах үз, ихтгэл төрүүлэх үз тийм бүтээгдэхүүнүүд байна. За хувьцаа боон зохион үүсгэн хэрэгсэл гэдэг. Би түрүү хэллээ шүү дээ. Одоогийн өнөөдөр жишээл нэг гадны томоохон санхүүгийн байгууллага $500 сая Монголын хөрөнгийн биржид оруулъя гэж шийдвэр гаргасан ч гэсэн тэр бүтээгдэхүүн байхгүй байгаа. Тийм учраас одоо бидний хамгийн эхэлж авах хэмжээ бол засгийн газрын үнцаасыг оруулж ирж иж хөрөнгийн биржийн тодорхой одоо эрс гэх юм уу том хэмжээний одоо өсөлт үзүүлнэ. Одоо сэргэлт гэх юм уу да. Ингэж иж хөрөнгийн бирж маань өдөртөө 10 сая төгрөг биш 500 тэрбум төгрөгийн арилжаа хийдэг хөрөнгийн бирж болох юм. За ингээд засгийн газрын үнцаасыг арилжаалах одоо ажил бэлтгэл шатанд явж байна. Хувьцаа эзэмших бол сангийн яамны зүгээс ерөнхийдөө зарчмын шийдвэрээ гаргаад засгийн газрын үнцаасыг хөрөнгийн биржээр арилжаалах нь зүйтэй гэсэн шийдвэрээ гаргацсан байгаа. За үүн нь одоо энэ их хурлын мөн тогтоол гарсан байгаа. Монгол банкн дээр арилжаалагдаж байсан засгийн газрын үнцаасыг хөрөнгийн биржээр арилжаалаа гэсэн их хурлын шийдвэртэй хувьцаа эзэмших зарчмын шийдвэрээ гаргасан бэлтгэл ажил хангаж байна. За хэрвээ энэ засгийн газрын үнцаас хөрөнгийн биржээр дамжин оролцоход давуу тал юу гарах вэ? 2.2 их 80 төгрөгийн
буюу одоо ойролцоогоор 1.5 тэрбум долларын шинэ бүтээгдэхүүн Монголын хөрөнгийн зах зээл рүү орж ирэх юм. Ингэснээрээ энэ болохоор юуг татах вэ гэхээр мэдээж гадны томоохон одоо институционал инвестор буюу байгууллагын хөрөнгө оруулагчныг татах анхны одоо боломж нь түүхэндээ гарч ирж байгаа. Монголын хөрөнгийн зах зээл дээр олон улсын нэр хүндтэй байгууллагын хөрөнгө оруулагч нар орох энэ боломжийг энэ засгийн газрын үнцаасаар бид одоо нээх зорилтыг тавьж байгаа. За энэ бол засгийн газрын үнцаасны оруулах эхний одоо ажил бүгд нь энэ. Хоёр дахь ажил бүгд нь юу гэхээр дотоодын хөрөнгө оруулалт. Бид бол зөвхөн бас гадаадын санхүүжилт зөвхөн одоо гаднаас босох боломжтой гэж яриад байна. Гэтэл ингээд нийт эдийн засгийнхаа балансыг аваад үзэх юм бол одоо ард иргэдийн гэдэг юм уу компаниудын гар дээр байгаа сул мөнгө маш их байна. Зөвхөн өнөөдрийн тооцоогоор зүгээр хар тооцоогоор гэж ярил л албан бусны тооцоогоор одоо миний зүгээс үгж харж байгаа нөхөд 5 орчим их 80 төгрөгийн одоо илүүдэл хөрөнгө манай Монгол улсын эдийн засгаар байна. За түүнийг харин хөрөнгийн бирждэр одоо гол нь тэр хүмүүс одоо тодорхой мэдлэгийг нь олгоод итгэлийг нь төрүүлээд хөрөнгийн зах зээлд оролцох одоо боломжийг нээж өгөх юм бол 5 их 80 төгрөгийн одоо хөрөнгө оруулалт Монголын хөрөнгийн бирж рүү зөвхөн дотоодоос татагдах юм боломжтой болох юм. Нэг талаас нь одоо харахаар хэд хэдэн зүйлээ огтлцол байх шиг байна гэдэг юм одоо эрх зүйн зохицуулалт. Нөгөө талаас одоо хөрөнгийн биржийн механизм өнөхөр бүтээгдэхүүнүүд нь байна уугүй юу? Нөгөө талаас одоо тэрийг ашиглах одоо өөрөлдөл хөрөнгийн зах зээлд оролцох ёстой хүмүүсийн боловсруулж гэдэг юм. Энэ тал дээрс нь аваад харах юм бол одоо шинээр таны саяны дурддаг санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг гаргаж ирэх. Жишээлбэл одоо хөрөнгийн биржлэр төгрөгийн бонд гаргах юм хэр зэрэг боломж байгаа юм бэ? Боломж нь бол байгаа. Боломж нь бүрдсэн. Гол нь одоо энэ үнийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангаж байна гэж би түрүү хэлсэн тийм ээ. За ингээд засгийн газрын бонд энэ ерөнхийдөө сангийн яамд төлөвлөж байгаагаар 2014 оны 4-р байлгалтай багтааж орно гэсэн байна. За тэгвэл энэ засгийн газрын мөн цаасыг одоо арилжаалах нь бол хөрөнгийн биржийн гэдэг юм хөрөнгийн зах зээлийн яг үндсэн үйл ажиллагаа биш. Энийг зарснараа хөрөнгийн одоо бирж нийт улсынхаа эдийн засгт оруулж байгаа хөгжлийг бас тодорхойлж болохгүй. Үүн дээр харин тулгуурлаад хөрөнгийн биржийн зүгээс хөрөнгийн зах зээл дээр бусад шинэ бүтээгдэхүүнийг гаргах ёстой. Тэрний юу гэхээр компани бондын асуудал байна. Одоо ингээд төвлөрсөн төлөвт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг шилжээд бид 20 гаруй жил боллоо. Гэтэл өнөөдрийг хүртэл компани дотоодын хөрөнгийн зах зээл дээр боон гаргасан тийм тохиолдол байхгүй. Ихэнх санхүүжилттэй банкны богино хугацаад зээлээр нөхж ийн. Энэ бол яг хөгжлийн тийм санхүүжил биш. Уус дэлхийн жишг ямар ч компани урт хугацаад хөрөнгө оруулалтынхаа санхүүжилтийг томоохон төслийн санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээс босгодог. Дотоодын болон гадаадын. Гэтэл Монголын нөхцөлд яаж юм нэхэр дотоодоос боломжгүй байгаа учраас Монголын томоохон компаниуд маань гадагшаа гараад шүү дээ. Одоо эмсэсчүүд юм уу одоо бусад том компаниуд яагаад Хонконгийн зах зээл дээр яагаад Торонто яагаад одоо Австралийн хөрөнгийн зах зээл рүү гараад байна гэхээр дотоод дахь хөрөнгийн зах зээл хөгжөөг байгаа учраас үүний хамгийн ихний суур бүтээгдэхүүн компанийн бондын асуудал байна. Дунд бол урт хугацаатай. За 2-5 жил хугацаатай одоо бондыг одоо нэр хүндтэй үйл ажиллагаанд төлөвлөсөн компаниуд яг өнөөгийн нөхцөл гарах боломж нь байгаа. Гол нь л үүнийг гаргах тэр боломжуудыг нь эрх зүйн орчин бол бүгдээр нээлттэй одоо зөвхөн тэр техникийн ажлыг нь хөрөнгийн бирж хийх ёстой. Тийм учраас хөрөнгийн биржийн зүгээс яг энэ чиглэлээр ажиллаж байгаа. Эхний ажил нь засгийн газрын үнцаас гэхдээ энэ бол бидний одоо тийм гол зорьсон ажил биш. Үүн дээрээ харин үндэслээд компаниуд дотоодын хөрөнгийн зах зээл дээрээ бонд босгодог ажлыг л эхлүүлэх ёстой. Хөрөнгийн зах зээл гэдэг нь хамгийн хариуцлагатай салбар байх ёстой. Яагаад тэгэхээр үүн дээр альва нэгэн алдаа гарахад хэн хариуцлах нь хүлээдэг вэ? Хөрөнгийн бирж хүлээдэг үү? Брокер дилерийн компани хүлээдэг үү? Явсаар эцсийн одоо хоригчд нь хөрөнгө оруулагчид байдаг.